За Sweet Dog podcast-ийн Баска байна. Ану байна. Ника байна. За өнөөдөр бид гурав болохоор Netflix-ийн Солонгос сериал You and Everything Else гэдэг киноны талаар тэгээд энэ кино нөрөө яг хоёр охины нөхөрлөл, хайр дурлал, атаархал тэгэл өвчин зовлон тэгээ тиймэрхүү юмнуудыг харуулдаг кино. Тэгээ ер нь тэр сэдвийн хүрээнд ярангаа жоохон буухаалаад ярих гэж бодож байна. Тийм ээ. Энэ season 2 нь гарах юм уу? Агуу. Одоогор бол тийм сонсоогүй. Season Яг энэ жил 1-р season гэсэн бахаар нь маш гаштай 2 гэж байгаа юм шиг үстэй гэж бодлоо. Угаас Netflix дээр бүх юмудны season 1 2 гэж Наруходо нөгөө нэг хамгийн төгсгөлийн ярьчихгүй хамгийн сүүлд нь тэгдэж нөгөө нэг дэвтрээ өгөөд тэгээ тэр дэвтрийг ашиглаарай гэж тэгдэж шүү дээ. Миний тийм. шургуулганд нэг дэвтэр байгаа. Тэгээ тэрийг ашиглалтаа бол ашиглаарай гэж тэгж тэгээ би чадахгүй. Харин ахаад нэрэн сериал гарвал тэгтээ гоё л season гарвал гоё л. надад бол яг л гоё төгсгөл бүр яг гоё төгсөд дууссан юм шиг санагдсан. Тийм болохоор ахиж битгий гараасаа гэж бодож байгаа. Одоо энэс илүү хэнийг өгөх вэ? Гонигтай санагдсан уу? Надад бол нэг гонигтай санагдаагүй. Амар гонигтай санагдаад би бүр 3 өдөр үзэхдээ гурваланд нэг л тийм гониглаад байсан. Надаас баг зэргийн гонигтай дуу санагдсан. Ялангуяа ингээ хин энэ охиныг өстө гүйцэхгүй маа тий. Нандаас тэрийг ах юм аа гэд хин нэг тэгж бодож моддаг нь. Ноо гэл. Тэг санагдуулсан. Жон гонигтай тийм мэдрэмж авсан. Хамгийн сүүлийн төгсгөлийг үзээд л угаасаа үлсэн. Тэр нөгөө нэг 10 настай да 20-тай да 30-тай да гэдээ уулзаад тахшгүй. Тэг ер нь ингээд нэг насыг ингээ харах юм бол ойролцоогоор 10-д дээр нэг таарад 20-д дээр нэг таарж байгаа. 30-тай да ажил дээр гарчаад таарч байгаа. Тэгээ хамгийн сүүлдээ 40-тэй дээр тэгэхэд нас орж байгаа шиг байлээ тий. Ана болохоор уур хүрээдсэн гэсэн тийм. Надаа ерөөсөө гоник ерөөсөө ч байхад тийм бүр тэгтлээ уйлж муйлсан ч юм байгаагүй. Зүгээр амар юу юм ялч юм дээ. Зүгээр л амар тийм зэвүү дургуур зэрэг үрсэн гэх юм. Би ч нэг амар уйлж муулаагүй л дээ. Зүгээр л нэг тийм жоохон тийм хард кино байсан. Аюу тийм гатуу хэцүү. Тийм жоохон хэцүү санагдчихсэн. Тэгтээ надад бол энэ киноос маш таалагдсан. Үнэхээр гоё санагдсан. Тэ. Яг л зөвүүн яг оруулдаг кино л ерөөсөн. Эхний анги үзэл шууд орол ерөөс 2 өдрийн дотор угсраал бүх ангийн үцсээр алдсан. Би бас 2 өдрийн дотор үзэж дуусгасан. Өөрийн 4 5 хүртэл шүнжэнгөө үзээд хавсаад үзсээр яг үзэж дууссан. Бүр компьютераа тэрч унтсан би орон дотор. Гоё кино тий. Гоё донтуулдаг кино лээ тийм. Тэгэл яа ийм гоё Энэ кино жил жоохон тийм мод гараад байгаа юм болоо. Нэг юм хоёр найзын нөхөрлийн талаарх ийм олон ангитай кинод юу амар их яваад л шүү дээ. Өөр ямар кино байсан юм? Би нөө Баскад хэлсэн нөө 100 Memories гэд тэр ч бас яг юм адилхан сэдвтэй хоёр найз хоёлаа амар сайн найзууд тэгсэн мөртлөө ингээ би биэндээ ингээ нууцхан бас атаархаж явдаг. Тийм. Энэ жил жоохон тиймэрхүү кинонууд их гараад байгаа юм шиг санагдсан. Айгүй их нөгөө ярьдаг кино байсан тий. Тэгээ нөгөө нэг Netflix дээр чинь нөгөө юугаараа сабтайтлын англиар тавиад тэгээд японоор үзсэн хгүй. Тэгээд би бүр амар их өгнөд орчуулсан. Нөгөө энэ
айгүй тийм чухал үг хэлчихэж байгаа байхгүй юу? Нэг мэдгүй чухал үг өнгөрчихөж байгаа. Юм өгч өгöd. Нөгөөхөө ахаад утгын тэгж мэт. Яа амар олон гой өгнүүд исэн. Жишээ нөгөө нэг ээж нь хүүхдүүдэд ялгаж харьцах мэрцэх гэдгийг ч айгүй өөрөөр хэлдэм билээ Япон хэлэн дээрээ. Юу Тийм чинь үү? Тийм би яг одоо яг хэлж мэдэхгүй байна. Гэтэ ямартайч ээж ингээд ах бүтээрийг ялгаж харьцдаг байхгүй юу? Байдсан байхгүй энэ төр гэж ярихдаа айгүй өөр тийм хөрмөц үг хэлдэм билээ. Ийм үг гэдэм юм гэд. Бас ингэж Япон хэл рүү үзмээр Япон байсан юм байна. Сабтайтл нь гэсэн Япон байсан юм байна. Тэгээ би нөгөө хараад сонсоод тэгсэн юм байна. Айгүй тийм амар их мэдгүй өгнүүд гарч ирсэн. надад бол нөгөө нэг Тааян гэдэг найз байгаа шүү дээ. Тааян ч юм болохоор хин штэ манай сүүлд нас ордог Гол дүрийн. Тийм. Саян нь болохоор илүү тэр найзтай хатаарах анхнаасаа л юу натаархад эхэлсэн байсан. Тий. Миний хувьд бол илүү тийм Саянд нь илүү жоон дургу байсан. Үдсэн. Нөгөөхний чинь хэн блэ? Нөгөөх нь болохоор Рюнж. Үнжун нь болохоор жоохон байхын дүр нь бол амар хөөрхөн охин байгаа ч тий. Ингээл ээжтэй тусалтай гэдгснээ ингээл аюу хөөрхөн нийтэж бас тий анги дотроо. Тэгэл тэр шинэ шилжиж орж ирж байгаа охиныг хараад ямар хөөрхөн охин бэ гэл ингээл ер нь жоохон биширсэн баягаар эхэлж байгаа штэ тий. Тэг ингээд яванда ингээд Саян нь ингээд амар юм яагаад байгаа мэдтгүү тий ингээл таг болол эсвэл ингээл амар хачааш гаргаад эхлэнгүүд үнжүн ялчгууд айгуу тийм шийдэмгий дургу болж байгаа шүү дээ. Би ер нь эхнээсээ тэгэл ер нь дуусан туслаа үнжүний талд байсан. Тийм. Тэгтээ Саян сүүл рүүгээ тэр нөгөө нэг ах бахыгаа яагаад одоо толсон шилтгааныг мэдээл амар юм гонигтай үе байдаг шүү дээ тий. Угаасаа ерөөсөө тийм ярьдаг төрлийн хүн биш байгаа байхгүй юу? Хэцүү байна гэдгээ ярьдаг төрлийн хүн биш. Тэгэнгүүт ээжийнхээ нас орсныг хүртэл ингээд уул нь хэлгээд залгасан ярнэ найзтай хэлэхгүй өнгөрөөцөн байх жишээний тий. Тэгэнгүүт бас амар өрөвдөлтэй байсан. Ингээ угаасаа ингээд тийм ярьдаг төрлийн хүн биш болохоор тэгээд тийм амар өрөвдөлтэй байхад нь одоо үнжүний найз залуу нь ингээ хань болоод тэгсэн штэ. Тийм уулын тэр залууд нэг тийм амар буруу юм уулна байгаагүй шүү дээ гэж л юу н бодсон доо. Тэгээ энэ найз залуутайгаа буцаад нийлчээсэ гэж амар хүссэн. Даанч тэгээд үнжин болвол нэг шийдсэн бол шийдсэн тийм айгу шийдэмгийн охин болоод том болсон байсан. Тийм. Надад ч гэсэн яг тэр найз залуугийн тухайд бол бас найз байсан хүнийх нь охин дүү тэгээд найзтай нь холбоотой юм хэцүү байдалд орсон гэдэг утгаараа бол ялцчгүй тухайн үед бол өрөвдөөд ингээд хамт гэрт нь хөргөж өгч юм уу тий. Тэр бол ингээд байж болох зүйл байсан боловч манай залуу өөрөө үнжүүд хэлэхдээ тийм жоохон сониноор бас өөрийгөө бас амьд илэрхийлсэн шүү дээ. Тэгээ тэрэн дээр өөрөө бас жоохон ойлгоогүй шийдэж чадаагаа шийдэж. Надад болохоор манай хоёр гол дүрийн хоёр эмэгтэй надад бол яг адилхан санагдсан. Зүгээр тэр хоёрын одоо нөгөөний илэрхийлэх байдал нь арай өөр байсан. Ингээл аль нь л би биэндээ амар хатаархдаг, аль нь ингээ өөртөө байхгүй юмаа тэр нөгөөхөөс олж хараад тэрнтэй хатаархаа тэрийг одоо энийг ясандаа жоох үзий яддаг ч юм уу те надаас илүү байгаа болохоор үзий яддаг ч юм уу тиймэрхүү надад болохоор аль нь л яг тийм юм шиг санагдсан. Тэгээ соёоныг арай муу зүг гэж би бол юусаа хараагүй. Юу нэлээд л тийм байсан. Гэхдээ нэг юм гэмн нөөний соёон нь болохоор илүү одоо юу гэдгийг зоригтойсэн гэх юм уу юм дээр илүү тийм гүргэр юм дээр илүү их одоо зоригтой арай тийм нэг зовлон их үзээд багтаа явах хэдий үеэс баян тансаг айл байсан ч гэсэн зовлон их үзээд арай тийм нэг зоригтой хигжүүн болоод өссөн болов гэж би бол бодсон шүү дээ. Тийм болохоор би бол аль альных нь л талд байсан. Яг хөө гэхдээ соёоны дээр нөөний хинд энжүүд гаргаж байгаа юу лээ? Тэр нь гаргасан тэр сүүлд нөөний ажлыг булааж авдаг хэсэг бас жоохон муухай онцгүй лээсэн л да. Тэгээд манай хүн сэтгэлээр унаад найруулагчийнхаа ажлаас тэр чигээрээ болцсон.
юм шиг гэж би бол ойлгосон. Одоо би бас тэр хэсгийг жоохон тэгсийг л ойлгосон юм байна. Яг өнжөөний ажлыг булаагаал авлаа гэл нэг тиймэрхүү амар энгийнээр бодол айтсан байна. Нэг бодоогүй юм байна бас. Тэгээ юу гэдэг манай хоёр насаран гөгшөртөл хоёр биендээ хатааргаж хоёр биенээ тэр хатаархлаасаа уулж хоёр биенээ хорлж тэ ирсээр байгаа тэ нэг юм дуустдаг тийм кино байгаа. Гэтэ нэг тэгж амар хатаархаад байсан юм. Хорлоод байсан юм. Соён бол амар хорлсон шүү дээ. Соёны хувьд бол би соёныг жоохон таяр яг уу жоохон тийм байгаа л би соёны талаас ярьчих за. Соён бол эхэндээс штэ 10 настайдаа таарахтаа бол ерөөсөө тийм нөгөө ээж нь нөгөө нэг хиндэ айгуу сайн байгаад байсан штэ. Манай рүү өнжүүд айгуу сайн байгаад байсан штэ тий. Тэрнтэй холбоотой жоох юм байгаад байсан заяа. Тэгээд 20 настайдаа бол тэр найз залуу малуутайгаа бол ингээ битгий салаасаа гэдэг талаас бол амар хүсэж ийсэн шүү дээ. Уг нь бол. Өөгүй. Би бол тэгж хараагүй. Битгий салаасаа гэж бодож исэн байхгүй юу соён бол. Тэгээ ингээ өөрийгөө амар буруу юм хийчлээ. Би энэ хоёрын тийм эвгүй сэтгэл төрүүлчлээ гэдгээ бол үнэхээр миний ойлгож байгаа шүү за. Эвгүй сэтгэл төрүүлээд энэ хоёрыг ингээ салгачлаа гэдэг дээр бол соён бүр үнэхээр гимшижсэн заяа. 30 настай үедээ таарахтаа бол ерөөсөө юу очих шиг болсон. Бүр ингээ шийтцэн яг энэ залуутай л би ингээд өгн амьдрамаар үерхмээр байна гэдэг болцсон байх шиг өөрчлөгдөж харагдчихсан. Гэхдээ 20-доо бол үнэхээр соён бол буруугүй байсан шүү. Манай соён. Яг соён гэхдээ юу яасан л та хоёрдон махтаа бол хичээсэн л дээ. Тэр нөгөө найз залууд нь дурлахгүй байхыг маягийн тий. Гэхдээ ялцчгүй яг тэр залууд л сайн байна гэж бол өөрөө бодсон шүү дээ. За тэгвэл би ингэж үзсэн байт юм энэ киног үзэхдээ. Тэр хоёр баг байхдаа соён нэг жоохон л ингэж дотор юм боддог байсан ингээд сая манай Ника тийч ин үгүй. Би бол энэ хоёрыг хоёулаа ингээ хоёр биендээ амар ер нь нэлээд хатаархдаг байсан гэж би бол боддог. Үзсэн ер нь энэ киног үзэхдээ. Тэгээ манай соён ч гэсэн одоо ингээл нөөний өөрөө жоох ингээд нөө хайр халамжийг ингээ хүсээд идэг. Тэгсэн чи тэр хайр халамжаа хүлээж өөрөө авч чадаагүй. Тэгсэн чи тэр хайр халамжийг болохоор нэг зүгээр нэг сургуультай танилцсныг охин юуг л ээжээс нь ч аваад ахаас нь ч аваад тэгээдсэн болохоор тэрэнд нь бол нэлээд ууралж бухимддаг байсан гэж. Тийм. Гэхдээ хамгийн гол тэрийг нөөний тийм илэрхийлдэг төрлийн хүн биш болохоор илэрхийлж чадаагүй ах гэж бодоод байгаа юм. За тэгээд дунд насандаа очсон чинь соёнчин болохоор аль хэзээ тэр залууд бүр юу инжитэй үерхэж эхлэхээс нь юу инжитэй танилцахаас өмнө сайн болсон байсан шүү дээ. Хайртай болсон байсан шүү дээ. Тийм. Тэгээ яг сургуульд ингээ ороод ирсэн тэр залуу хөөгөөд ингээ араас нь ингээ тэр залууг тэнцээ сурдгийг мэдчихэд араас нь тэр сургуульд орж ирж байгаа юм шүү дээ. Араас нь дагаад. Тэгээ орж ирчих мэдчихэд тэгээсэн чи бүх юм аль хэзээ ингээ болоод дууссан, аль хэзээ найз охиндоо болцсон. Тэгээд нөөний тэр сэтгэлээ одоо юу гэдгийг ингээд өөрөө дарах гэж оролцсон боловч тэр нь чадаагүй. Гэтэ тэрэн дээр бас нэг буруу муруу гэх юм сайн шин тий. Нэг буруу муруу гэж бол бодоагүй юм байна. Би яг юу яриад байгаа. Тэгээ өргөжлөл тэгээ санжуу сайн юу гэж бодсон. Өөрөө юу яриад байгааг ч ойлгоогүй нас. Яг салдагдчих. Тийм л байсан шүү дээ. Тийм. Яг жаач юм бол зүгээр. Тэгээд үнэхээр хайртай байсан юм аа. Тэрэн дээр тэгтээ зөв хувь тавилан тэр хоёроор тоглосон байт юм аа. Би ч надад бол бодсон шүү дээ. Зөвхөн нөхцөл байдал л амар өрөвдөлттэй байсан. Кино л юм да гэж бодсон шүү дээ. Ийм байгаа шүү дээ. Энэ хоёр Сангюн Санхаг хоёр ч юм болохоор ингээд хобби бүх юм амар юм төстэй. Тийм. Яриа амар сайн нийлдэг тийм хоёр хүн байсан шүү дээ тий. Тэнгүүт болохоор Рюнжи болохоор жоохон өөр байгаа шүү дээ. Ер нь та хоёр юу гэж боддог одоо ингээл яг бүх юм ингээл хөөх ямар надтай төстэй юм бэ гэж бодсон хүнтэйгээр ер нь учирдаг болов. Юу гэж боддог тэр тал дээр. Гэтэ тийм үзэл бодол нэг ч юм уу сонирхол нэг тийм хүмүүстэй ер нь
Юунд таардаг үстэй хоёр ч гэсэн. Би бол амьдралаа таарч лээс. Таарч Зөвхөн лээсэн баг хосын ер хувь одоо зөвхөн хосын харилцаан дээр биш найз нөхөд ер нь танилын хувьд ч гэсэн жоохон Ер нь төстэй эрэгтэй юм. үстэй тий. Хос болж болохгүй хүн дээр айгу төстэй байх. Жишээ нь одоо тэр киног ингээд киноны талаар би юу гэж бодохоос илүү кинон дээр яг юу гарч юу ойлгуулах гэдгийг нь ярилцах нь илүү чухал үстэй. Гуруулаад ихтэй тэгж ярьж чадахгүй байл та минь гол. Одоо угаасаа 4 минут үлдсэн байна. Гадтай юм ярьж чадахгүй дандаа. Айгу тэнийг ямар юм нөө нэг зөрөнгөө юмнууд яриад өөртөө баг холоос нь юу ярьж байгаа гэж яриад. Би бүр ярьдаг холоос би юу солиод байгаа гэж одоо бууж байна. Би сая Паскагийн асуултанд хариулж ирсэн нэг юм. Юу асуусан бэ? Яа нэр яг жоох унтаа энэ хэдүүлээ. Анд нь хон шиг унаад өгсөн. За 3 минут болчихсон байна уу угаасаа. Юм гомьёо төлтөнөөс. Яа. Яа нэр өндөө нэр ярьсан. Энэ амар хэцүү кино байна. За эхний асуулт заяа. Заавал найзынхаа найз залууд сайн гэдгийг илэрхийлэх ёстой байсан уу? Хэрвээ та нар яг тиймсч байсан бол яах вэ? Өөрийнхөө сэтгэлийг хэлэх үү? Ер нь гэхдээ та нар зүгээр найзынхаа найз залуу гэж штэ. Эрэгтэй хүн гэж олж харах уу? Эрэгтэй хүн гэдэг нүдээр юу харж чадах уу? Найз чинь нэг залуудаа үргэлжлэе гэж бодоход тэр залуу айгүй айтайхан залуу. Гэтэ тэр залуугийн та нар эрэгтэй хүн гэж харах уу? Харах ёсгүй. Ёсгүй ш ингээд би бол саяуныг үннийг анхнаасаа юу баснаа бүгдийг найздаа үннийг ярихгүй яваа л гэж бодсон. Тий. Бас тийхтэй. Тий. Одоо ингээд тэр чинь бол юу ураагүй штэ. Яг үндэ бол тэр бүр бас юм. Тэгээ дээр нь тэр чинь үнэг ахыгаа алдсан. Тэгээл хөрхий ахыгаа яасан юм бол яагаад нас урчиж байгаа юм бол гэдгийг хайж явангаа ахын амар өмөрөөл хажууд хүнтэйгээ мууд зодтолтож модтолтол тэгж байгаа хүнийг хараад хүн бол ингээд хөөх ямар гоё юм бэ миний ахыг ядаж өмөрж ийн гэдэг сэтгэлээр эхлээд нэг харна тий. Дараа нь тэгэл дурлж мөрлөх процесс ч арай өөр цаашаа өргөдлөө явна шүү дээ тий. Тэгээ би саяны зүгээр анх ийм байдлаар ингэж хийсэн гэдгээ өнжүүд ярьсан бол арай өөрөөр ойлгох байсан бах таа л гэж бодсон. Тий. Хэрвээ яг найзаа ийм тохиолдох юм бол найзтай бол яг ингээ үннээ ярих хэрэгтэй. Саяун ерөөсөө хинч үннээ ярьдгүй дотор сэтгэлээ. Тэр нь бүр амар өөрийн тийм буруу нөхцөл байдал руу тулхаа хүргээд үннээ ерөөсөө ярьдгүй яг юу бодож байгаа яасан тухайн нөхцөл байдлыг ямар байсан гэдгийг ерөөсөө хүнд ч тайлбарлаж ярьдгүй. Бүрлийн эмгтээсэн. За next question. За дараагийн асуулт. Ер нь амьдралдаа ер нь ингээ найзтай хатаарч ирсэн ч юм уу тиймэрхүү тохиолдол байна уу? Хатаарч ирсэн. Би бол ер нь нэг хатаархдаггүй байсан гэж өөрийгөө бодоод байна. Гэхдээ одоо чинь ямар гоё юм бэ гэж харах юм бол байсан бах. Тэг хөвгтөл юм чинь тэгэл. Гэхдээ одоо ер нь бол заяа ер нь ингээд жоохон хатаархал байгаа үед тэр нөхөрлөл байж чадна гэж бодож байна уу? Найз байж үлдэж чадна гэж бодож байна уу? Жоохон хэцүү юм тий. Тий. Ер нь тэн дээр ингээд баг зэргийн хатаархал байгаа л бол яг бүр хатаархах штеп. Ямар гоё юм бэ? Надад байсан бол гэхээс бүрий давсан тийм. Яагаад тийм юм байгаа гэдэг юм жоохон юм үзэн ядалт бас хальт байгаад тий. Жоохон тийм байгаа л бол тийм жоохон тийм байгаа л бол тэр жинхэнэ нөхөрлөл бол биш л ахал гэж бодож шít. Яг хүн болгоно хүний ерэн зүгээр дотоод зан араашин дотор зүгээр. Ингээс
санаатай ч бай, санаандгүй ч бай хин нэгэнтэй өөрийгөө харьцуулах, эсвэл хин нэгнээс өөрийгөө харьцуул ямар байгаа харах ч юм уу, эсвэл өөрийгөө дээр явж байгаа, доор явж байгаа, өөртөө амааргүй байгаа юм аа тэр бүгдийг тэгээл хүн өөрөө зүгээр толгой дотроо, бодол дотроо тунгагаал явж идэг байх гэж би боддог. Атаархал гэхээс атаархлын хувьд бол жоохон негатив юм шиг негатив үг болохоор атаархах нь нэг тийм зөв биш юм шиг санагдаад байгаа байж болох ч гэсэн хүн болгонд атаархал гэдэг зам бол би байгаа ах гэж бодож байна заяа. Миний хувьд. Тэгтээ тэрийг бол тийм зөв буруу гэж ерөөсө дүгнэх ямар ч боломжгүй. Зүгээр санаатай ч бай, санамсаргүйгээр ч бай хүний дотор зүгээр ингээд толгой дотор бодлуудын дунд нэгдэн дунд нь бол цусал дунд явж л байгаа зүйлүүдийн нэг бол атаархах байх гэж бодсон. Түүнээс бол тэгээ тэр нь найдвар хэмжээтэй байх албагүй босгүй гэж бол ерөөсөө хэлж болохгүй. Тийм юм байлаач байгаа тэр атаархлыг гаргаж ирж хэрвээ үнэхээр муухай атаархаж байгаа бол өөрөө тэрийгэ ярих ч юм уу те би ингэж амар муухай айгу бодлоо ч юм уу те тэрийгэ ярьж ингэж шийдэж чадах юм бол тэрийн цаад сонсож байгаа найз нь ч гэсэн хүлээж аваад тэрэн дээр бас ямар тодорхой хэмжээнд одоо зөв шийдвэр хүрэх юм бол хандл хийж чадах юм бол тэр бол яг ингэж найзын харилцаа бол ингэж яг гоё балансчаад явж байна л гэж үзэх баг. Миний бодлоор бол ихэр хэмжээтэй байгаа. Тэгээд тэрийг хэрхэн яаж илэрхийлж байгаа нь л өөр байгаа болохоос нэр их бага хэмжээгээр хүн болгонд байгалах тийм нэрэ. Манай киноны хоёрын хувьд ч гэсэн тийм амар атаархаад байгаа юм бол би тэр сцен дээр тэгж амар атаархаж байна да гэж бол би ерөөсөө олж анзаараагүй. Тийм үү? Би бол ер нь нэлээд атаархдаг гэж л бодсон. Юун дээрээс нь тэгж анзаарсан? Би бол ерөөсөө тэгж яг одоо л толгой. Ер нь зүгээр одоо тэр бүх үзэгдэл одоо тэр хоёрын тэр бүх үзэгдэл надад зүгээр тийм мэдрэмж өгсөн гэх юм уу? Тэр багтаа тэр бүр бага ангитай байхтаач тэр дунд одоо их сургуульд орсон хойноч тэр том болсон хойноч тэр ер нь бол одоо ингээд нүуний бага ахтай л ингээд нэг юм нүуний сэв суудсан тэл тэр нь ингээд дамжраад л яваад байгаа юм чи тэгж амар тийм мэдрэмж л өгөөд байсан шүү дээ. Надад болохоор нөгөө нэг хүчргүй амар нэг атаархаал байгаагаа биш хэрнээ нөгөө энэ охиныг би гүйцэхгүй юм да гэж өөрийгөө дандаа ингэж доош нь хийж бодож байгаа шүү дээ хин нь. Би илүү тэр талаас нь нэг харж үзсэн. Тийм. Нэг амар атаархаад байгаа гэхээс лөө тэр хүн шиг болох гэж байгаа юм шиг тийм нэг тийм. Тэгтээ тэр хүнийг би угаасаа хийж гүйцэхгүй юм байна гэдэг бодолтой. Тэ одоо ингээд чи тэгж штэ атаархах гэдэг нэг өөр тустай юм. Тэнгүүтээ одоо ингээд энийг би хизээж гүйцэхгүй, энэ ямар гоё юм бэ гэдэг одоо энэ хоёр чинь тустай ингээ юм болгож ингээ яриад штэ. Энэ хоёр чинь чиний тэр яриад байгаа юм чи атаархах биш үү те? Яга атаархал л та. Тэгтээ ер нь надад илүү тийм нөгөө өөрийгөө жоохон доош нь яаж байгаа байдлаар л санагдаад байсан шүү дээ. Чи хангалттай мундаг ингээд тэ хэрний ягаад энэ охинтой өөрийгөө харьцуулаад өөрийгөө ингээд мягаар мэдрээд байгаа юм бол гэмээр сайн юун жишээ нь ингээд анханасаа ингээд амар гоё айлт төсцөн тий хөөрхөн хүн болгоно л тэр охинд сайн тийм бахад тэрийг ерөөсөө харахгүй байгаад байгаа нь амар тийм. Өнжөөний хажуудлын найзуудыг л анзаараад өнжөөний хажууд тийм байгааг л анзаараад байгаа болохоос өөр дээр яг юу байгааг ерөөсөө олж харахгүй байгаа дах шиг санагдсан. Саяны. Тэгэл энэ охин шиг ийм байж чадахгүй маань энэ охин шиг хайрлуулж чадахгүй маань да гэл ингээл атаархал л та. Ер нь бол атаархал л та. Гэхдээ ер нь өөрийгөө жоохон тийм доош нь харьцуулаад ингээд доош нь хийгээд байгаа тийм мэдрэмж айгу өгсөн шүү дээ. Өөрийгөө бас айгу тохиолдсон шүү дээ. Өөрийгөө үнэлэхгүй байгаа тохиолдол маань л ер нь өөрөө тэгэл атаархал негатив тал руу явд юм байна дөө. Ингээ бодоход ирнэ. Хоёр одоо жишээл ингээд саяун төрлийн хүн үү эсвэл тэр инжүү илүү инжүү төрлийн хүн үү? Би саяун шиг бол биш ээ.
Би саяны арай гаргаж хэлдэг хувилбарч байж магадгүй ч гэж. Яг ингээд өнжүү шиг ингээд амар шийдвэл амар хак гэрээ шийдээд ч юм уу амар шадруу юм бол биш. Тэгээ саяун шиг бас нэг амар нуугаад авахгүй ч гэсэн. Гэтэ жоохон саяунтай жоохон төстэй байж магадгүй санагч. Ану аль нь? Би бол амар тийм саяун шиг гэж боддоо шүү дээ өөрийгөө. Тийм. Би бас дочкад хэд тэ алийг гэвэл илүү саяунлал төгөх бах та гэж бодчихлаа. Тэнгүүд нөгөө өөрийгөө илэрхийлж нөгөө мэдрэмжээ нэг илэрхийлдэг нь бас саяунтай илүү төстэй юм биш үү те? Ер нь жоохон pride өндөртэй эдэр нь бас жоохон тийм саяунтай төстэй. Ер нь таар ч юм асуулт байна. Үлийн үр гэж байдаг уу? Үлийн үр гэж байдаг бах уу? Бага гэдгийг сая нэг кинон дээр амар сайн харуулсан юм шиг санагдсан шүү дээ. Энэ кинон дээр энэ кинон дээр амар нэг өнжүүгийн нөгөө киног нь худлааж авсан шүү дээ тий. Тэгсэн чинь тэр үед нөгөө найруулагч нь хэлсэн баггүй юу чи ингээ хангалттай мундаг юм хтэй яг гэж ийм юм хийж байгаа юм бэ. Тэгээ магадгүй ийм юмны үр дүн чамд хизээ нэг цагт ийм юм тохиолдох үе дээ гэт тэгсэн байхгүй юу. Тэгсэн чинь юугаар чамаагүй эргэж ирүүл ирчээлээ над дээр гэж хэлдэг байхгүй юу. Ерөөсөн надад ямар ч хамаагүй. Надад ингээд тийм одоо адилхан юм тохиолдол тэрлээд ч юм уу те. Эсвэл надад өөр юм тохиолдоод ирүүл ирнэ л гэж хэлж байгаа байхгүй. Саяа тэгээд тэгсэн чи яг ингээд амар өвчин тусцсан найз дээрээ буцаад ирэхэд ёо ямар хэцүү юм бэ л гэж утсан би. Яг нөгөө ирүүл ирнэ л гэд ингэжсэн ч гэсэн яг үндэ бол тэгэл эрхийн цагт бол юу амааргүй л ах хүлээж амааргүй байсан л ах та. Амар ямарсан зүйл байна. Амар ямарчлаа ёо. Энэ хэсгийг хасаарай. Миний бүр өөрөө баг ийм хэлсэндээ дотор муухай хэлчихлээ ш. Юу яштраг цагийн тэр миний хүнд оромжлуулах дургуй ч гэсэн хасаарай. Заримдаа оромжлол нэгээс. Энэ ер нь бүгдийг нь хасахгүй оруулж байна шүү. Би түрүүнийг асуултсан. Учир зүгэл бодоодсэн та хоёр асуумдаа гэж бодоодсэн. Юу бодож исэн бол марцчихлоо. Чи санахаар асуугаарай. Хан тий санахаар асууя. Өөр гоё асуулт асуучих юм байна. Хөөе та нарт ихтэй одоо ингээ яг ингээ тийм за та хоёр ингээ өөрсдөө юу юм жөө эсвэл саяун тэр хоёрыг нэгэн заяа. Тэгсэн чи та хоёрт яг нэг тийм ахаад нэг тийм саяун шиг юм уу юу юм жөө тийм найз байдаг. Тий ингээд чи ингээ тэр найзаа гэж боддог ч гэсэн ингээ дотроо өөрөө хатаархаад байдаг. Тэр найз чинь гэсэн чам чи хатаарч өгж байгааг мэдэхгүй шүү дээ тий. Ингээд байдаг. Тэгээ тийм найзтайгаа ингээд найзсаа л яваад ах уу? Эсвэл тодорхой хэмжээд ингээд ер нь жоохон за ер нь байл даа гэх үү? Би ер нь жоохон нөгөө pride багтай хүн таллахгүй юу? Тэнгүүд ингээ нөгөө нэг их тэгэж хатаархаад байдгүй гэж би бодож байна. Надад нэг тэнгэл тийм ямар хүмүүс яг буруу ойлгоод намайг хатаарч гэж бодсон юмнууд байж бас болох юм тий. Тэгэхээс яг би өөр дотроо л нэг хатааргаал тий. Ер нь нэгтгэдэггүй. Тэр хүн надаас амар лаг байвал ямар лаг юм бэ гэл ингээл байждаг. Тэгээс ингээл яагаад юм бай. Би энэ тэг гармаар байна. Надаас сайн байцгүй гэлтэй тийм юмрээс боддгоо. Ер нь аягүй тийм peaceful шүү дээ ер нь. Тэгвэл тэр найз чинь чамд ингээ хатаархаад байдаг. Чи тэрийг ингээд амар сайн найз гэж боддог. Тийм. Чи ингээд чиний хувьд болохоор тэр найз чинь ингээд амар сайн найз чинь заяа. Тэгсэн чи тэр найз чинь ингээд чамд ингээ хатаархаад байдаг ингээд нэг тийм мэдрэмж өгөөд байдаг. Тэгвэл яах вэ? Хэр их тийм мэдрэмж өгч байгааг нь л харах та. Ер нь гэхдээ ингээд баг зэргийн
тиймэрхүү жоохон эвгүй мэдрэмж гэх юм бол би ер нь жоохон зай бол барьдаг шүү дээ. Тэгээд тэгтээ ингээ найз гэдэг чинь бас ингээ айгүй олон юмыг тулаад найз болчихж байгаа болохоор яг амар амархан ингээл шууд найзлах болж бодогдохгүй. Ер нь бол ингээл жоохон окей ингээл жоохон зай аваад Миний хувьд ер нь жоохон онцгүй юм эвгүй мэдрэмж төрөөд ах юм бол жоохон зайгаа авна. Тэгтээ би бас нэг тийг шууд бас нэг холбоо харилцаа шууд тасалдаг төрлийн бол биш. Тийм төрлийн шууд хүмүүс блоклаад алгалдаг тийм төрлөө шүү дээ. төрлийн хүмүүс бол байдаг л юм байлаа шууд харьцахгүй. Тэгэлгүйгээр жоохон надад эвгүй санагдах юм бол жоохон тийм гонигтай жоохон холдно. Одоо чинь түүнээс бол ор тас ингээл тэгтээ гол нь тэр мэдэрж байгаа мэдрэмж чи яг үний муудлаа мó гэдгийг мэдэхгүй болохоор бас хэцүү төр чинь. Бас тийм тийм. Тийм одоо чинь би тэр хүмүүний бодлыг уншихгүй ээжэж уншиж байгаа юм шигээр өөрөө буруу ойлгоцсон ингээ амар зөхөөгөө бодоо авцсан байвал амар муухай шүү дээ. Тийм болохоор тэрэн дээр бол жоохон юу байна. За бодлын буруу байж магадгүй дээ гэж жоохон тийм тайван хандаж магадгүй. Өөрөө ч гэсэн ер нь би бол нэг тийж амар хүнд тийж хатаарахыг хүсдэггүй. Яг тэр цаад хүнд байгаа сайн тал надад байхгүй байж болох ч гэсэн цаад хүнд байхгүй юм надад байх магадлалтай болохоор заавал ингээд нэг тийм амар тэр цаад хүнний тэр гоё юм нь бол сураад авбал сайн. Тэрнээс өөрөөр бол чадахгүй байгаа тохиолдолд бол заавал нэг амар чадах гэж бүрийх тийм сэтгэгдэл тийм юмыг өөртөө авах аюу дуургүй. Тийм болохоор гоё эвгүй сэтгэл төрөх юм бол ингээд байгаа мó чи тэрэн дээрээс ингэж бодоод байгаа мó ингээд байгаа мó гэдгээ бол шууд ярина. Түүнээс бол амар дотроо ургуулж одоож яснаа дүгнэлт хийгээд ч юм уу тэгээ авахгүй. Бусад хүнийг ер нь бол гоё зүгээр ойлгоод явах юмсан л гэж боддоо шүү. Тэгтээ янз л та. Тэгтээ цаад хүн өөрөө надтай харьцмааргүй байгаад шийдэж байгаа бол тэр бол that's okay. Тэр бол надад бүр үнэхээр сайн байна. Би өөрөө бол хүнийг тэгж дүгнэж шууд харьцахгүй байж маяж тийм төрлийн бол биш. Тэгмэр гэдэг болохоор. За би шууд тасдаг нь байна. Ер нь бол тий ер нь тэгээд нэг зуралтыг хүсдэгмдөө. Чиний найзтай чухал ч гэсэн тэгээд надад би жоохон асуудлаас бас нэг жоохон цутгах гад байдаг тийм төрлийн хүн байхгүй юу? Тэгээ надад ингээд нэг эвгүй сэтгэл үлдээх юм бол за тэгэл ер нь бол тэгэл тий ер нь тэгэл ингээл тойргоос ингээл гараад нэг өөрийнхөө тойргоосоо ингээл жоохон холдуулаад ингээл ер нь болж игэл тасалчих гал нэг жоохон тэгдэг төрлийнх. Завиндан суулгаад явуулцдаг юм байна шүү дээ. Ер нь бол мэгүүхэн шаалга болдог төрлийн юм байна. За одоо чинь тэгвэл заа юм. Найз чинь ингэж ямаа гинт ингэ блоклцсон байл яг. Чи тэгтээ юу буруу хийснэ мэдэхгүй байгаа заа. Яг ба. Тэгээ ер нь тэгэл тоохгүй баха. Тий, ер нь тэгэл харьцаа таслал ячгаа тий. Ер нь одоо юу гэдгийг ингээд тэр хүн ингээд надтай харьцахыг хүсчихвэл би цайдлах ингээд харьцна. Тэгэхгүй тэгээд ингээд надтай харьцахыг хүсэхгүй хахад ингээд би араас нь гүгээл чи надтай найзлаа гэхэд ахих бас төрлийн тийм бас биш би. Тий. Гэхдээ надтай найзлаач гэхээсээ илүүтэйгээр одоо ингээд би яг ямар үйлдэл гаргасан болоод намайг блоклсан бэ гэдгийг асуух уу? Би ч яаж яагаад нөгөө нэг амир хүн амьтан л бас юм бичдгүү тийм төрлийн болохоор бас тэгээд ер нь их маргаанд бол дургуул юм байна тий гурлаа. Тийм ер нь тийм ядаргаатай юмд ахаад нэг жоохон хэдэн жил юм нээсэн бол айгуу тийм нөө ингээл уулзаал ингээд орохоор байгаад байгаа байхгүй юу. Тэнгүүд яг ингээ өдийн нас дээр ирчихээр би ингээ ядраад байгаа байхгүй юу. Би зүгээр ингээ 50 баймаар 50 амьдрмаар байгаа байхгүй. Илүүдтэй тийм драма ормооргүй юм шиг тий. Тийм тий. Тий. Тэгэл одоо ингээл яг ойрхон байгаа өөртөө цөөхөн байгаа энэ жоохон юм бол ингээл гоё нандинаад байгаад юмар. Тийм байгаад байгаа байхгүй юу. Тий. Ер нь тэгэл одоо юу гэдэг намайг хүндлэхгүй ахт ч юм уу тий надад ингээ муухай сэтгэл ингээд
үлдээгээд ингээд тийм мэдрэмжийг өгөөд байхад би тэр хүнийг бол хоёлаа найзлын найз гэдгээд авахгүй тэгэл ер нь тэгэл тасна ер нь бол чи окей бай гэл ер нь бол жоохон тийх гээд идэг төрлийнх. За би болохоор заяа бас Хитэмгээ. бас яг нөгөө 10 жил мэлтэй байсан бол тэгээ жоохон байсан бол яасан гэт ингэн. Одоо бол ер нь нэг тэхэ болж ирж шүү. Тийм одоо бол ер нь what the fuck гэдэг. Наа блоклж жаам тий. Гэдэг. Тийм ер нь нэг тиймэрхүү байдлаар хүлээж авдаг болж ирж шүү. Дохоо байж эхэлж байна уу? Насных юм бах та. Тийм наалтхаа байж ирж байна гэж тийм. Би Тэгтээ бас ингээд хүнд чинь ингээд алдахад хайран аюу гоё татна хүн байдаг шүү. Хэрвээ тийм хүн маань гэх юм бол би яг юу буруу хийчихв гэдэг талаас нь бас асуух тий. Асуух гэж оролдох. За Ника. Блоклцсон байх юм бол одоо чи нануу хоёрын хувьд бол шууд ингээ асуухгүй зүгээр хаяул хайчихна гэж бодож шүү дээ. Миний нэг муухай юм бүр ингээ амар яг мэдгээ читгээд ингээ тайраад идэг заримдаа шүү. Тэр мэн амар муухай юм байна. Одоо ингээ бодсон чинь хаяул хаяхад л хэрэгтэй юм дээр өөрөө стресстэй шүү дээ. Өөрөө хэцүү байдалд орно шүү дээ. Тийм болохоор өөрийгөө хамгаалалтаа тий гэж боллоо. Ер нь зарим нэг би ингээ заавал ингээ яг яасан үр дүн нь яг яасан яг юу болсон яагаад ингэсэн гэд мэдгээд ингээд идэх байхгүй. Тэр маань заримдаа намайг ганцхан юм дээр ч биш ер нь бүх юмн дээр ингээд яг заавал ингээд асуудлын голыг нь олох гээд тэгэд идэг маань намайг жоохон яат юм байна. Айгуу тийм хэцүү байдалд оруулд юм байна гэдгийг сая шууд хайрын яран дээр амар мэдэж авлаа. Тийм болохоор би хойш ер нь бол тийм зарим нэг юмны шийдлийг асуудлыг мэдэхгүй байсан ч гэсэн хамаагүй орхиход нэг асуудалгүй юм биш гэж бодлоо гинт. Гэхдээ бит хоёрыг зүг гэх нь ч бас хайшин тий. Чи асуудлаас дутааж байгаа хүмүүсийг одоо зүг гэх талаараа тэр чинь амар ахгүй юу? Нэг талаараа зөв. Яагаад тэр асуудлыг заавал мэдэх ёстой юм? Мэдхгүй юм байх магадaltaй тий. Мөн би ер нь зүгээр наа чи асуудлаас зүгтж байгааш бараг асуудлыг аягүй сайн шийдвэрлэж байгаа нэг аргач байх магадaltaй болохоор зарим тохиолдолд бол зүг шууд хаяхад болоод гэмгүй л юм гэж бодчихлаа. За одоо заяа. За нэг 15-аас 10 жилийн өмнөх өөртөө заяа. За. Найз нөхөрлийн тал дээр юм үг хэлгэвэл та хоёр ямар үг хэлэх вэ? 10-аас 15 жилийн өмнөх өөртөө зориулаад найз нөхөдийн тал дээр зөвлөгөө үг. Найз нөхдийн тал дээр өөртөө зөвлөгөө үг гэж үү? За би бол юм байна заяа. Би өөрөө айгүй тийм сайн зөв хүмүүсээ олж найдалсан гэж боддог заяа. Тэгэхээр яг найзлсан хүмүүсийн тал дээр бол окей асуудалгүй. Гэхдээ заримдаа одоо хүн болгонд ингээд nice байх гад өөрийгөө бас төвхтэй байдалд оруулсан тохиолдол байдаг байхгүй юу? Тэгэхээр анханасаа таар тохирохгүй байгаа. Тий. Ер нь л нэг яг мэдрэгддэг шүү дээ. Тэм үнтэй нэлийн ажихан тий зайнаас эхлээд аюу сайн харьцах хэрэгтэй гэж зөвлөгөө өгөхөөсаа. Найз болох албагүй. Ер нь жоон зайтай байх шаардлагатай хүмүүс гэж байна. Тий. Ер нь зүгээр нэг шал илүү сайхан сэтгэл гаргах гэж хагаад би өөрөө асуудалд унах ч юм уу тиймэрхүү юм гарч исэн болохоор тийм. Зяд. За би чамд одоо ямар зөвлөгөө өгөх вэ? Би одоо яах вэ юм бол? Эсвэл одоо чинь илүү олон найзтай болмол ч юм уу тий. Эсвэл ийм тийм хүмүүстэй л найзлж тиймэрхүү юм байна уу? Мэдгүй минийх одоо ингээд багасаа л өдийг хүртэл
Би угаасаа тийм нөөний хүмүүс шиг амар тийм том найзын хүрээлэлтэй ч юм уу байж ирээгүй. Дандаа л яг ингээл хитгэн. Тэгтээ яг тийм үгийн бүх юм ингээ тохироо нийлчдэг ч юм уу те. Айс цаа нийлэхгүй ч гэсэн ингээ тэрүүхэн тэндээ хүрэх ингээ болчдөг. Яг тиймэрхүү айгүй жижигхэн хүрээнд байсаар ягаад ирсэн баггүй юу? Тэгээд яах вэ юм болоо. Яж жахад айгүй олон сургууль мургуул шилжчихсэн. Тэр гин тэнд хөр хиймэн ингээд нэг уучраа болох гэж явсаар хагаад нэг ингээд тэр голоос нэг амьдрах гэж ааж гэж survival байсаар хагаад ирсэн болохоор одоо ингээд байсаар хагаад ирсэн болохоор тийм бүр нэг амар сайн найз 10 жилийн мальгийн ч юм уу тийм амар сайн найз мэд гэхээр бас байхгүй хагаад идэг. Ааха тэгвэл чи өөртөө тийм найзтай болж үлдээсэй гэж зөвлөх байсан уу? Ер нь бол тийм боломж олдвол гоё тийм найзтай байсан бол гэж ер нь одоо боддог. Ингээл хүмүүсийг харахаар ингээл нөгөө бүр бага ангиасаа ингээл хамт байсан найзууд гэл нэг байдаг шүү дээ тий. Тийм. Надад тийм найз юусаа байдаг байхгүй юу? Яг их сургуульд ороод доктортой байж исэн үеийн яг их сургуульд л болохоор яг их сургуульд ороод яг тийм ганц хоёр тийм найзтай байж үзэж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээ гоё тийм найзтай байсан бол гоёо гэж бол би бол дотор айгу жоохон харамсдаг гэх юм уу? Тийм болохоор жоохон хээрийн талагдсан хүмүүстэйгээ ер нь жоохон одоо юу гэдгийг холбоо байх гэж үзсэн ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээ холбоотой байсан бол бас үдийд бас арай жоохон өөр байх ч юм болоо те. Зүгээр ер нь өөртөө юу хандаж эхлэе. Зүгээр 10-15 жилийн өмнөх өөртөө хэлэхэд бол ер нь зүгээр жоохон нээлттэй байсан бол тэр нөхөрлийн тал дээр ер нь жоохон нээлттэй байсан бол зүгээр юм биш үү. Ер нь зүгээр нээлттэй байсан байгаасай л гэж одоо хэлэх байсан юм болов уу? Тий. Бодоодсэн чинь. За Ника. Та цэцэрлэгтэй найзлдаг байсан найзтайгаа том болоод ч гэсэн амар гоё найз байх амар гоё. Тэгээ буцаад нөгөө найзтайгаа 10 жилдээ хамт 2 дугаар анги хүртэл хамт бай найзлаад тэрнээсээ хоошоогоо 8 жил орчим ерөөсөө холбоогүй байжгаад тэгээд яг оюутан болсон үеэсээ ахаад эхлээд найзалж гисэн аахгүй. Тэгээд тэгэхэд бол амар гоё ясан тэгэл аюу найзлж исэн. Тэгээ одоо ч гэсэн гоё найз тэгэл амар байнга өдөр болгон холбоо бариад тахууд гэсэн хаалаа нэг холбоо харахаар яг л маань найз хийвэрээ яг л битээр яг хуучааг яадаг гэсэн яг тэрэн шиг юм яриад нийлддэг ч юм уу тэгэл заримдаа бүр тухайн үед оюутан байхад бүр 7 хоног уулзах үед ямар удаан уулзсангүй вэ хайлаа гэлт хийдэг байсан. Тэгээд тэр найзаар дагуулад бас хөөрхөн зөндөө олон найз нар байсан л да. Бит хоёр хоёулахнаа нийлдэг биш. Тэгээд бит 4-5-уулаа бас хөөрхөн нийлж найзалдаг. Тэр дотроос бол бит хоёр эхлээд арай тутан байсан гэх юм уу. Тэгээд амар гоё. Одоо тэгээд 10 жилдээ тийм 10 жил бас дөрүүлээ нийлдэг байсан. Тэгэл тэр дөрөвтэйгөө бүр бараг 10 жилийн дараа бас нэг Монгол харихтаа уулзаад бас амар яг хэвэндээ л ээж итгэл юм байл юм. Зүгээр хүмүүс нь бол хүмүүс нь хэвэндээ байждаг. Уг хүн нөө. Тийм. За тэгээд энэ хүртэл сонсон хүмүүстэй баярлаа. Өнөөдрийн дугаартай маань хамт байсан та нартай баярлалаа. Subscribe хийгээрэй.